Сайн байцгаана хүмүүст үзэгчтэй та бүхэндээ энэ үеийн мэндийг хүргье. Үзэгч та бүхэн маань орой амралт аядахтаа сайхан өнгөрүүлж байна уу? НБС телевиз боловсрол соёлын дэвшлийн төлөөсөн хамтран та бүхэндээ 229 дугаар цэцэрлэг ард түмний төслийг эхлүүлээд байгаа лээ. Тэгэхээр өнөөдөр төслийн шууд нэвтрүүлэг маань эхэлж байна. Өнөөдрийн манай төслийн шууд нэвтрүүлэгт маань нэгэн залуу уран бүтээлчд өргөдөж ирсэн байгаа. Та бүхэнд орой мэндэргье. Баярлалаа мэндийг хүргье. За тэгэхээр та бүхэндээ танилцуулахад өнөөдрийн манай шууд нэвтрүүлгийн зочноор Outcry хамтлагийн залуу уран бүтээлчд оролцож байгаа. Инх цолбоо, Гал Эрдэнэ, Хулан Заяа нар хүрэлцэн ирсэн байна. За тэгэхээр 229 дугаар цэцэрлэг ард түмний төслийн маань эхлээд бол одоо сар гаруй хугацаа өнгөрч байна л да. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд ер нь энэ 229 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагааг ингээд хөндлөнгөөс харж байхад бас ямар сэтгэл төрж өв. Яг ард түмний хөрөнгөөр энэ цэцэрлэг байрна гэдэг асуудал бас та бүхний хувьд болмоор асуудал юм шиг санагдаж байна. Энэ талаар яриа эхлэж бодож байна. За ямар ч гэсэн студид үрж ирсэнд баярлалаа. Тэгээд цэцэрлэг гэдэг зүйлээрээс эхлээ ярьж байгаа юм шүү дээ. Миний хувьд бол цэцэрлэг гэхээс илүүтэйгээр одоо яг тулгарсан асуудлын нэг юм болов гэж бодоод байгаа. Ялангуяа одоо айгүй хомсгон шүү дээ, тийм үстэй. Цэцэрлэг имлэг хоёр тал дээр одоо ашиг хомсгон байдаг. Яг ард түмний хүчээр бид нар эвтэй байхтай хүчтэй гэдгээрээ л уулын багсуулаас гоё санагдчихлаа байна л да. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлгийг бас бидний өөрсдөө орохоос өмнө бас зөндөө үзчихсэн айгүй их дэмжиж байгаа. Тэгээд өнөөдөр бас биднийг өрж оролцуулж байгаа хэвтэл маш баярлаж байна. Тэгэхээр хөтлөгчийн хувьд хэлэхэд бол одоо хамгийн залуу уран бүтээлч та хэд боллоо. Тэгээ урд нь бол ардын уран зохиолч гэдэг юм уу нэлээд настай хүмүүс өргөдөж орж ирж байсан. Өнөөдөр бас залуу уран бүтээлчид ингээд манай 229 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагааг маань дэмжиж манай студийн хангамж заларч байгаад миний хувьд бол маш их баяртай байна л да. За тэгэхээр ер нь одоо сая ярьлаа шүү дээ хүүхдийн энэ сургууль цэцэрлэг гэдэг юм уу эмнэлэг гэдэг юм уу одоо маш хүндрэлтэй асуудлын нэгэ. Тэгэхээр та бүхний хувьд одоо яг ийм асуудал тулгарч байгаа. Жишээлбэл одоо намар олгонд эцэг эхчүүд маань хүүхдэд цэцэрлэг төгөхгүй цэцэрлэгийн гадаа 2-3 хоногоор очирлж дугаарлаад гэвч одоо хүүхдэд цэцэрлэг төгж чадахгүй ингээд байдаг нэг тохиолдол байдаг шүү дээ тийм ээ. Ийм зүйл одоо ойр дотны хүмүүст ч юм уу тохиолдож байсан зүйл байна. Тэгэхээр зөвхөн одоо бидний үдч гэлтгүй манай монголчуудын дунд ерөнхийдөө энэ үзэгдэл бол маш их түгээмэл байгаа гэж бодож байна. Тэгээд ерөнхийдөө цэцэрлэг маань бол угаасаа Улаанбаатар хотын хэмжээнд бас аймаг сумуудын хэмжээнд бол угаасаа хүрэлцэхгүй байгаа гэдэг угаасаа хүн болгоо мэдчихэж байгаа хаа. Тэгээд тийм болохоор ерөнхийдөө одоо хүүхдүүд маань явах хэвээр цэцэрлэгтээ явж чадахгүйгээс болоод цаана бас маш олон сөрөг үр дагаврууд гардаг тийм ээ. За жишээлбэл нэг хүүхд цэцэрлэгтээ явахгүй байлаа гэхэд тэр хүүхдийг бас харж хандах хүн заавал гэртээ үлдчихэж тэр хүүхдийгээ бас харж хандах ёстой. За тэгэхээр бас тэрийгэ дамжаад тухайн хүн маань ажилгүй болно. Тэгэхээр бас ажилгүйд л нэмэгдэнэ гэсэн маш олон сөрөг үр дагавартай. Тэгэхээр ерөнхийдөө өнөөдрийн одоо бидний оролцож байгаа энэ хүү төсөл маань бас хүн болгонд хүртээмжтэй маш сайхан төсөл гэж бодож байна. За тэгээд үргэлжлүүлээд манай хоёр ярих байгаа. Ерөнхийдөө зөв зохистой үйлдэлтэй. Ерөнхийдөө тэгээд цэцэрлэг айгу хомос болцсон. Улсын цэцэрлэг хүүхдээ өгч чадахгүй хугацаанд болжаад тэгэл энэ янз янзын хувийн цэцэрлэгээр мөнгө төлөөл өгдөг. Ер нь тийм л болцсон шүү дээ. Дээдсүүд нь угаасаа цэцэрлэг сугуулаа барьж чадахгүй, юм аяж чадахгүй юм чинь тэгээд юу хаа төмний асуудал бол зөв зохистой гэж бодож байна. Маш чухал зүйл. За баярлалаа. Тэгэхээр та бүхэн маань одоо цэцэрлэгт хүмүүжсэн үе бас эргээд дурсвал тийм одоо тэр үеэс хандгуу тухайн үед одоо хүүхд цэцэрлэгээр хүмүүжээд өдий зэрэгтэй явах зам одоо цэцэрлэгээр хүмүүжээгүй хүүхдүүд бас одоо нийгэм дээр гараа тийм ээ. Одоо хүн одоо ямар хүн болохынхоо ихэнх хугацааг бол одоо 0-6 наснда 80% олж дадал зуршлыг бол олж авдаг гэж байгаа юм л да. Тэгэхээр тухайн үеийнхаа дурсамжаас бас үзэгчтэй болцсон. Ер нь санддаг уу? Ер нь санана л да. Тэгвэл нөгөө буснуул живсэн үеэл санддаг шүү дээ. Хэр дөрсгөө бай. Ер нь дөрсгөө байсан. Одоо тухайн чинь нэг Орсын нэг юм тоглоом байдаг гэсэн. Тэрнгээр л их байлдаал тоглодог байсан л да. Тий. Яг гоо нэг талаараа тэгээ сайхан дурсамж үлдэж байгаа. Дурсамж хүнд угаасаа тэгэл гоё дурсамжлт хүнд дурсамж болдог. Тэгээ нөгөө талаараа бол тэнд нөгөө хүүхд маныг чиний хэллэгээр нөгөө 80% апилүүлдэг гэдэг шиг. Яг тэнд одоо бүх нөгөө олонтой хайцаад харилцаагаа эхлээд нөгөө хүнээс бишүрэхгүй болоод ирдэг үе л дээ. Яг гоо тийм утгаараа цэцэрлэг тэр үе явах юм бол бас давуу тал нь тэр л баг. Миний хувьд бол яг бүснүүлжсэн үеэл санаад байна. Тэгээд цэцэрлэгт явж байгааг бас илүү давуу тал нь юу вэ гэхлээр одоо цэцэрлэгт явдггүй хүүхдүүд маань бол
гэртээ ихчтэйгээ ахтайгаа ч юм уу хоёулахнаа байдаг тийм ээ. Их тийм нийтж бус байдаг. Цэцэрлэгт явдаг нэг анги хамт олонд ороод ирдэг. Аюул олон хүүхдүүдтэй тоглодог, найзалдаг, нөхрөлдөг, бас өчнөө юм сурдаг. Тэр утгаараа илүү нийтж аюул хамт олонсог болдог байх гэж бас бодож байна. Миний хувьд бол цэцэрлэгт явж байгааг юм аа. Багада өвөө мэд хөдөө өс боллоо. Мэдгүй байж байгаа л цэцэрлэгч мэдгүй хот гэж мэдгүй байж байгаа л хотод очиж сургуульд анх авчихсан. Жохон бас бүргэлтэй маань. Яг тэгжсэн гэсэн. Яг сургуульд авах нэгдүгээр ангид очих гээд нэг сургуульд явсан чинь нөгөө олон хүүхдэлгоо явж чадахгүй. Яасан олон хүн бэ би явахгүй гэдэг өөрчилсөн. Тэгэхээр би ер нь бол уран бүтээлчдэг ялангуяа одоо боддөө шүү дээ. Олон хүний өмнө гарч ирэл зэрэгтэлтэй харьцаал тийм ээ. Энэ нийтч зан чанарыг бол бас одоо бүр багаасаа олон нийттэй харьцаа цэцэрлэгээр хүмүүжээ дараа нь сургуульд ороод дараа нь их сургуульд ороод тийм ээ. Ингээ олон хүнтэй явж яж бас иймэрхүү дадал зуршлыг олж авдаг болов хүний өмнө гарахтаа бас өөрийгөө илэрхийлэхийн чадварыг олж авдаг болов гэж миний хувьд боддیں۔ Гэхдээ манай залуу бас цэцэрлэгт сураагүй ч гэсэн энийг өөрийнхөө хүч чармаалтаар аль хэдийн эзэмшээд өнөөдөр уран бүтээлд өөрөө явж байгаа бас баяр хүргэмээр байна. Тийм миний хувьд бол яг тийм. Яг нэг цэцэрлэгт таах нэг л жоохон урлаг юм хөөцөлтөл үүдэг байсан. Тэгэл тэр мэрэндээ айгүй орлох дуртай. Тэгэл 10 жилд ороод ч гэсэн бас яг тийм л байдаг. Яг нөгөө дуртай болчвол яг тэр шиг л саяных шиг нийгэмшиж чадсан л ах л та. Илүү их одоо ирээдүйн зүйл болсон гэх юм. Тэгэхээр 229 дэх цэцэрлэг энэ ард түмний төслийг бид эхлүүлээд одоо сар гаруй хугацаа өнгөрч байна л да. Тэгэхээр энэхүү хугацаанд бол ерөнхийдөө аав ээжүүд маань, эцэг эхчүүд маань, дунд үеэс дээш хүмүүс маань ерөнхийдөө маш их дэмжиж оролцож байсан. Тэгээд бас та бүхэн одоо залуусын төлөөлөл болоод урд нь бол мис бадам цэцэг, бадам гэрэл нар болоос манай үйл ажиллагааг залуучуудаас бас дэмжиж оролцож байсан л та. Тэгээд өнөөдөр та бүхэн бас энэ бүхийг үргэлжлүүлээд явж байгаа. Бас татаа энэ 2 дугаар дэх юм бол өнгөрсөн 100 Ice Bucket Challenge гэдэг нэг Facebook-оор нэг одоо хандив аян өрнөлөө шүү дээ тийм ээ. Тэгэхээр яг тэрнтэй адилхан Mamu Nashir гэдэг аян өрнүүлж байгаа л да Facebook-оор. Тэгэхээр яг одоо мөстөө ус асахын оронд Ice одоо Mamu Nashir дуугдуулаад оронд нь хандив өргөх ч юм уу тийм ийм зарчмаар явдаг. Тэгэхээр энэ бол одоо хэр боломжтой гэж бодож та бүхнээс бас хүсгэд одоо энэ давлгааг тийм ээ Mamu Nashir дүүлийг та бүхэн бас цааш нь өөрсдийнхөө Facebook хуудасаар дамжуулаад үргэлжлүүлж өгөөрэй гэж миний зүгээс бас хүсмээр боллоо яах вэ? Тэгээд асуудал байхгүй манайхан бүгд дэмжиж байгаа. За тэгэхээр бүгдээ Outcry хамтлагийнхаа бас уран бүтээлийн талаар ярилцъя гэж бодож байна. Байгуулагдаад хэдэн жил болов өнгөрсөн хугацаанд бас ямар уран бүтээл төөрөв тийм ээ? Энэ талаараа. Хамтлаг маань бол яг албан ёсоор байгуулагдаад яг л нэг жил 4 сартай болж байна да. Бяцхан хөвгтөл одоо хөлд ороод явж байгаа гэсэн үг л дээ. Хөлдөр бол цэцэрлэгт орох гээд явж байна. Цэцэрлэгт орох гээд. Цэцэрлэгийн ханаас нэг явж байгаа. Тэгээ хамтлагийн маань хувьд бол бид нэр нийгэмтэйг их харьцаж дуулдаг. Тэгээ мэдээж нөгөө сайн ажигвар саар гэдэг зүйл бас байдаг. Бас саарыг бас сайнэр чимдэг тий. Тэгэхээр бас нийгэм рүүгээ харьцсан уран бүтээлийн ажигвар жирэг уран бүтээлүүд бас хийгээд явдаг. Энэ одоо яг утгагүй гарч байгаа Beautiful гэдэг дуу манаас бэлэн болж байгаа. Ерөнхийдөө нэг 80% таа бол явж байгаа. Хамтлагийн хувьд гэвэл бид нэр яг тэр нийгэм рүүгээ харьцаад дуулж хаад бас нэг хүүхдийн талаар нэг дуу хийсэн л дээ. Доктор гээд. Тэгээд тэр маань яг юунаас үүдэлтэй вэ гэхээр үр хөндлөлтийн талаар. Тэгээд үр хөндлөлтийг яг та одоо шууд утгаар нь одоо шууд хараалын өгөрч биш ямар нэг юмар биш. Зүгээр нэг жоо ойлгуулсан маягаар одоо хүүхд ээжтэй хэрвээ би гарсан бол төрсөн бол ийм зүйлийг одоо хийж чадах байсан, ингэх байсан гэдэг утгаар нь төрөөгүй хүүхд маань ээжтэй хэлж байгаа гэдэг үднээс тийм уран бүтээл бас хийсэн байгаа. Тэгэхээр ер нь бол одоо сүүлийн үед бас ярьж л да залуу уран бүтээлчид ингээд гарч ирэхэд ер нь одоо зах зээл жахан хүндхэн байна тийм ээ. Аль хэдийн одоо хипхоп урлаг Монгол төгжөөд бол бас нэлээд хугацаа өнгөрчлөө шүү дээ. Тэгэхээр зах зээлийг ер нь юу гэж боддог вэ? Монгол хипхоп урлагийн орон зай ер нь байгаа юу? Одоо л ер нь хэцүү шүү дээ. Тэгэл хипхопч чинь өөрсдөө мөнгө бүх юмаа л өөрсдөө л хийдэж шүү дээ. Хипхопчуд гэвэл ер нь бол айгүй би бусад одоо урлагийн салбарыг нэг амар шүүмжилдэг мэддэгтэй нэр ярих гэж байгаа юм биш л та зүгээр миний зөвхөн ойлголтоор хипхопчуд маань айгүй илүү хөдөлмөрч байд юм болов гэж боддог. Яагаад гэвэл бүгд өөрсдөө үгээ бичдэг, бүгд өөрсдөө аяа хийчдэг тийм ээ. Бүгд өөрсдөө ерөнхийдөө
бүхэл юмнуудаа их өөрсдөө дагнаж хийхийг 100% уран бүтээл гаргадаг л гэж байна. Тийм ерөнхийдөө тэхийн төлөө их явдаг. Бас бус хамтлагуудыг тооцвол бусад хамтлагуудаа жишээлбэл зохиолын дуучид гэхэд хин нэг нь аян зохиоод өгчдөг, хин нэг нь шүлгийн бичээд өгчдөг илүү амар юм болов гэж бас боддог л та. Тэгээд хипхопчд маань бол тэр талаас арай нэг өөр талаас мэдчихвэл зохиолын дуу мөч нь. Тийм ерөнхийдөө бол их бор зүгээрээ гэж болгож болно л та. За тэгэхээр ер нь багада ямар хамтлагийн дууг сонсч бас одоо урлагийн замд хөтлөгдөж байв тийм ээ. Миний хувьд бол одоо бидэд бол яг л нэг л үеийн залгууч харагдаж байна л да. Тийм ээ. Миний хувьд бол одоо Lumino, Ice Talk ч юм уу, Digital ч юм уу ингээ Монголынхоо энэ хипхопын бас загалмаас эцэг бас энэ хамтлагуудын дууг сонсоод бас хипхоп дуу хүчмэд дурж явсан цаг үе бий л да. Одоо ч гэсэн бас дуртай. Тэгээд та бүхний хувьд бас ямар энэ гадаадын уран бүтээлчийг бас сонсч байв үү? Нэг бүр хөмөртлөө гэл тэрийг л их дуулдаг байсан шүү дээ. Хойд айгу хит. Бидний чинь анх яг урлаг сонирхол ирж явах үед чинь яг л хал хуучны хамтлагууд маань бүгд л яг хит болж исэн. Тэгэл бүгд бусдынхаа л яг нэгэн жишгээр бусад бүгд тэр хамтлагуудаа л сонсоод явдаг байсан л да. Одоо Ice Talk, Lumino, Digital. Тэгээд яг ихний байлдан байгуулагч бүлгийн хамтлаг тийм бүгд ингээл сонсч ирсэн. За тэгэл бүгднгийнх нь тухайн үед гарч ирсэн хит уран бүтээлүүд Бүтэлгүй хайр, Энэ миний хайр тэгэл тэр л уран бүтээлүүдийг л бусдаагаа адилхан сонссоор Digital чамдаа гэл. Тэр бол их чамдаа тэгээд 100% хит болж ирсэн байх шүү дээ. Тэр бүгдийг тэгээд сонсоод ирсэн. Одоо ч гэсэн дуунуудыг сонсоход маш гоё сонсогддог шүү дээ. Гэхдээ миний хувийн бодолд одоо яг тухайн үеийн хүүхэд наснаа сонсч ирсэн хипхоп хамтлагуудын гаргаж ирсэн дууг одооний хипхоп хамтлагуудын гаргаж ирсэн дууны харьцаа бол одоо шал өөр байгаа. Мэдээж бичлэгээс өсвөлээл дууны аранжировкоос өсвөлээлч гэдэг юм уу тийм ээ. Тэгэхэд одоо бас хипхопын хөгжил Монголд бол нэлээд өндөр түвшинд хүрсэн гэж сонссон юм байна. Та бүхэн яг одоо энд уран бүтээл төрөөд явж байгаа залуусын хувьд яг юу гэж дүгнж харж байна энэ зүйлийг. Илхийдээр хөгжиж үе шатаар ингээл анх Digital Ice Talk гэдгсэн бол тэгэл тийм да клик бум ванкуш гээл ингээд нэг жоохон үстэй ингээ хөсөд байгаа юм л та. Сүүлийн үед яг цэвэр 100% хипхоп гэдэг жанрыг бол бас төлхөө хийж байгаа юм болов гэж миний хувьд харагдав. Дээр үед бол одоо яг хипхоп үгэлэх нэг хэсэг байдаг. Дахилт нь бас хүмүүсийг илүү татах тийм ээ. Шууд нөгөө нэг хипхоп гэдэг урсгалыг ойлгохгүй учраас бас тиймэрхүү байсан болов гэж миний хувьд боддог юм л та. Ер нь бол бас хоёр ялгаатай одоо ч гэсэн хоёр ялгаатай уран бүтээлгээд явж байгаа хамтлагууд бас зөндөлтөө 100% яг нийгэм лүгэн хандсан за харах үедээ гараадаг те нийгэмд хэрэгтэй дуунуудыг 100% хийдэг одоо жишээлбэл клик бүүм хамтлаг ч юм уу те тэд нар бол байна. Бас одоо нөгөө талаас нь одоо ухаарах талаас нь бас pop тохиолдолтой дуулдаг хамтлагууд ч гэсэн байгаа. Тэгээд заавал хоёр тал руугаа ялгарх биш. Тэгээд сонсогчд маань өөрсдөө сонсоод хаяхыг найчих хэрэгтэй л гэж үздэг л те. Миний хувьд бол яг гаргаж байгаа санааг л зүг гаргаж ивэл ер нь бол одоо ер нь их сүүлийн үед үгэн дээр их хардаг болсон шүү дээ. Үг нь илүү ойлгомжтой байгаад тэгээ ай биттэй таарж ивэл аюу сайхан уран бүтээл болсон байдаг. Сүүлийн үед их үнэн үг хэлж байгаа яруу найрагчаас илүүтэй л болчиход шүү дээ. Миний хувьд бол хипхопыг Монгол шүү дээ. Монгол хипхоп бид яг л үндсэн юу гол явахад хитгэхийн нөгөө барууны юуг дагаад даган дуугах га тэгээд нэг ойлгохтой яаж чадахгүй тийм их хүмүүс зөндөө шүү дээ. Чи Монголд байгаа юм чинь хөгжимчин хүний юу чихийг баясгах систем чинь гоё онглог гоё улаг талаасаа хийвэл илүү гоё болох юм болоо гэж бодчих юмс. За нэвтрүүлэгтэй хамт үзэгч та бүхэндээ баярлалаа. Өнөөдрийн 229 дугаар цэцэрлэг арт түмний төслийн маань шууд нэвтрүүлэг үргэлжлэн өрсөрөн өнөөдөр манай төслийн үйл ажиллагааг дэмжиж студид маань Outcry хамтлагийн уран бүтээлчид өөрөөр ирж та бүхэндээ одоо бас төслийн үйл ажиллагааны талаар болон одоо өөрсдийнхөө уран бүтээлийн талаар танилцуулж байгааг дуулахад таатай байна. За тэгэхээр хэдүүлээ эргээд бас нэлээд сэдвээ саазгаж явах хипхоп урсгалын талаар та бүхний хийж байгаа уран бүтээлийн талаар жаахан ярилцлаа. Одоо 229 дугаар цэцэрлэгийнхаа сэдв рүү эргээд орё гэж бодож байна. Тэгэхээр ерөнхийдөө энэ сүүлийн үед бас зарим хүмүүс маань хэлээд байна л да. Энэ багшлах боловсон хүчин гэдэг юм одоо хүүхд ингээд яг ингээд суралцах орчин бол хэдий одоо цэцэрлэгт хамрагдаад орсон ч гэсэн сургууль хамрагдаад орсон ч гэсэн сурах бичгээс нь өсвөлэл даалан тална гэдэг үг байдаг ч юм уу тийм ээ. Ийм нэг жаахан сөрөг зүйл ажиглагдаад байна гэсэн ийм яриа байгаа л та. Тэгэхээр энэ дээр та бүхний бодол юу байна? Одоо яг багшлах боловсон хүчин яг Монгол хэр байна вэ гэж дүгнэдэг бай залуу хүмүүсэд тийм ээ. Хипхоп хүмүүс чинь ерөөдөө бол хипхопчд маань яг нийгмийн болж бүтэхгүй байгаа зүйлийг яг зөв өнцгөөс нь зөв дуурч чаддгаараа
хамгийн анх бол одоо олон нийтэд танигдчихсэн шүү дээ тийм ээ. Яг наад чинь үнэн л дээ. Одоо жишээ нь би ч одоо нэг хөөрхөн хүүхэдтэй маамаа одоо энэ жил бас цэцэрлэгт орно. Нэг юмнаас айдаг юм маань юу гэхээр манай нэг ах байт юм болоо төрс ах саяхан хүүхдэн цэцэрлэгт бас орсон. Гэтэл цэцэрлэглүүгээ одоо яарахгүй байна. Очие гэж бодохгүй байна. Очин гэхээр өөлж хийн. Юу вэ гэхээр багш нь зоддаг гинэ. Тэгээ одоо цэцэрлэгийн нас ярих бас болохгүй байх л та тий. Тэгээ ерөөсөө очихгүй гэж үлддэг. Очно гэдэг ерөөсөө тийм байхгүй. Энэ талаар бас яг уул нь нэг талаараа ярмаар юм баг шүү тий. Одоо чи дээдхүүд нь ярьдаг ч юм уу, айлсгүй боловсон хүчин тэр тал дээрээ сайн сурдаг ч юм уу тий. Чинь одоо хүний хүүхдийг авчирч чадал хүн дэрлэгээд байвал хүүхд бас тэгэл айл шүү дээ. Зэрэг шиг л одоо би яг хүүхдээ бас өгөхөөс өмнө ямар цэцэрлэгт өгөх вэ? Улсынхт нь өгөх үү, хувийнхт нь өгөх үү? Хувийнх нь илүү халамжтай байна уу? Улсынх нь илүү халамжтай байна уу? Уул нь бол улсынх нь л илүү байх шаардлагатай л да. Энэ тал дээр бас санд ихтэй л байна. Яг сурах хүмүүжил тал дээр нь зөв бодлого өгөхөөр сайн боловсон хүчин бас гармаар байна. Сайн боловсон хүчнийг маань бас дэмжиж төр маань бас цалин хөлсөн ч бас нэмжмээр юм шиг тий. Тэгээ цалин хөлс нэмэх гэдэг дээр бас нэг үг нэмээд хэлэхэд ерөнхийдөө би өөрөө хичнээн ингээд хамтлагтай дуулдагчсан би өөрөө эмч мэрэгчлээ хүн. Тэгээд гэхдээ яг одоохондоо эмч мэрэгчлэр яг ажиллахгүй байгаа. Ягаад гэвэл бас нэг шалтгаантай. Тэр шалтгаан яг юу вэ гэхлээр эмчнэр багш нарын цалин бол маш муу байдаг. Ялангуяа дөнгөж төгссөн одоо залуу эмчнэр залуу багш нар бидний хувьд хэрвээ тэр цалинг одоо төсвийн цалингуудыг нэмээд өгөх юм бол одоо цэцэрлэгт багшлах багш нар сургууль багш нар багшлах багш нарын маань одоо багшлах хүмүүс маань илүү их болоод ирнэ гэсэн хүмүүс цалингийн магадгүй болоод бас өөрийнхөө үндсэн мэргэжлээр ажиллахгүй хувийн бизнес эрхэлдэг ч юм уу тийм бас талууд маш их байгаа. За тэгэхээр одоо энэ цэцэрлэг гэдэг зүйл маань бас маш олон хүнд бас хамааралтай болоод эхэлж байна гэсэн үг л дээ. Ерөнхийдөө тийм л дээ. Тэгэл багш нарын цалин нэмэгдлээл хэдүү нэмэгдээл 500 үед 500 гэл. Тэгэл ерөнхийдөө юу болдог яари хаалга гээл нэг таньдаг хүний авчдаг. Тэгээ тийм хүмүүс нь бас хүүхдтэй яаж яцхан тодорхой шүү дээ. Тэгэхээр мэрэгжил гэж ярьснаас нэг зүйл санаанд орчлаа. Ер нь бол хүүхэд багтаа хүн болгон л би нэг тийм хүн болчих юмсан гэж бодд юм уу тийм ээ. Одоо таны хувьд бол одоо би юмч болох юмсан гэж багаасаа мөрөөдөж байв. Зарим хүмүүс бол тэ ингээд мөрөөдөж яг ажлын байран дээр гарах яг саяхан шиг ингээд цалин мөнгөний асуудал ч юм уу тийм ээ. Одоо нэг болж бүтэхгүй юм сөрөг зүйл гарч ирэл одоо өөртөө хүсэл мөрөөдлөөр ингээд уран бүтээлд ураад явж байгаа юм тохиолдлууд бас нэлээд байх шиг ажиглагддаг юм л та нэг. Тэгэхээр угаасаа хүн болох багаасаа хүлэг болох унаасаа гэж ярьдаг шүү дээ. Тийм болохоор ерөнхийдөө хүүхд цэцэрлэгийнхаа насн дээр тэгээд 10 жилийнхаа бага ангийнхаа наснаас л ерөнхийдөө хүүхд төлөвшөөл эхэлдэг тийм. Одоо нэг хин нэг хараад ч юм уу би яг ийм хүн болно гэсэн бодолтой байдаг. За тэгэл тэрнээс тухайн үед тийм бодол суучаад өсвөр наслуугаа ороод ирэхлээр тухайн одоо хүссэн мэргэжил сонирхлынхоо төлөө зүтгээд сураад хөдөлмөрлөөд ирдэг. Ерөнхийдөө бол багаасаа л юм явна гэсэн үг л дээ. Одоо миний хувьд бол бас багаасаа л энэ мэргэжлийг эзэмшиж гэж их бодож зорж мөрөөдөж. Гэхдээ мэргэжлээ бол эзэмшсэн. Тэгээд одоохондоо хараахан бас ажиллаж амжаагүй. Гэхдээ ер нь бол одоо тохироонд бүрдүүл ажиллана. Тэгээ ер нь тохироо бүрдөхийг бол тэгэл аюу олон юм шалтгаална л да. Одоо ерөнхийдөө түрүүний ярьсан те цалин мөнгнөөс ахуулаад бас асуудлууд зөндөл байна л да. Надтай ч гэсэн зөвхөн би ч гэсэн биш аюу олон хүмүүс бас яг юм байх гэж бодож байна байж. Хайрын үед мөрөөдлөө биелүүлж чадсан нь өндөр юм байна. Багада юу мөрөөддөг байв те? Би ч сагсчин болно гэж боддог гэсэн юм. Тэгээд сүүлдээ явцгаасан мэдээ. Тэгээд уулуурхаан сургуульд байгаа юуг нь ухттэй дээсэн сургуульд орж байгаа. Тэгээд тэндээс бас сонирхолгүй санагдаад бас яга болоод одоо нэг компьютерийн чиглэлийн IT мэдээллийн технологи чиглэлээр явтыг. Тэгээд юм хийсэн дөө энэ хийж үзэг байгаа ажил байхгүй. Тэгээд би тааж сурах юуг би айгу илүү тавьдаг байхгүй. Юу л оюутан байхдаа нэг амар юм сургуулиас бол нэг сурч байгаагүй. Тэгээд би дагаал зүтгэх юм болдог юм бэл. Тэгээд одоо ажиллаад болоод явжлаа. Миний хувьд бол их далисөө. Далигаал. Ер нь гэхдээ ер нь мөрөөдлөө биелүүлж байгаа гэж бодож байгаа. Багада яг юу мөрөөддөг вэ? Багада бол би яг дуул ийгдэг байсан. Дуучин болохыг хүсдэг байсан. Тэгэл багасаа л ер нь дуу хөгжим оролдож 5 дугаар ангиас эхлээл хөгжим оролдоод эхэлсэн. Тэгэл уул нь телевиз тал руугаа хүн болж ирсэн. Оюутан болоод тэгсэн чинь тэгээд ялцгүй нөгөө сонирхол нь өөрийг нь дагуулж явсаргаад
урлаг руугаа л цогч шиг таллаа шүү дээ. Ерөөсөө урлагтай холбоотой явцаараа гал тэгэл одоо хүртэл явж байна. За баярлалаа. Тэгээд өнөөдөр бас бүгдээрээ мөрөөдлийнхаа төлөө залуу хүмүүс тэгээд ингээ хөдөлмөрлөөд явж байгаа та бүхний бас цаашдаа уран бүтээл өндөр амжилт төсөй бас амьдрал чинь тийм ээ. Үнгийн сайн самхныг хүсье гэж төслийн баг ихний зүгээс бас хэлмээр байна. Баярлалаа. Танай хамт олон ч гэсэн бас энэ цагаан төслөө хэрэгжүүлээрэ. Нэг биш удаа гэхэд дараачихan игээд нэлээд эдэн цэцэрлэг бариараа. Тэгээд тэр бүгдүүд Outcry хамтлагийнхан бол үргэлж цуг байна. Тусалж дэмжих юм байвал дэмжинэ гэдгийг бас хэлмээр байна. За тэгэхээр ерөнхийдөө бидний ярилцах цаг маань өндөрлөх тийшээ хандж байна. Одоо тэгэхээр өнөөдөр бас залуу уран бүтээлчд маань манай студид өргөдөж ирсэн байгаа учраас та бүхэн маань залуучуудаа уриалаад нэг үг хэлээч тийм ээ. Тусдаа уриалга хэлээд бас 150 051 гэсэн тусгай дугаард мессеж бичиж байгаа. За энэ дээрээс нь бол холбогдох банкны дансуудаар бол хүмүүс маань хандив өргөд явж байгаа л да. Тэгэхээр та бүхэн маань бас ард түмнээ уриалж өнөөдрийн төслийн нэвтрүүлгийг өндөрлөе гэж бодож байна. За тэгэхээр нийт үзэгчтэй хандаж хэлэхэд бидэнтэй нэгдээрээ тэгээд үнэхээр сайхан төсөл явж байна. Одоо манай Монгол улсад Улаанбаатар хотод дүйгүү аймаг сумдуудад үнэхээр дутагдж байгаа цэцэрлэг гэдэг зүйлийг хэрэгжүүлэхийн төлөө төслийнхэн манд цуг явж байгаа юм байна. Манай хамтлагийнхан өнөөдөр нэгдлээ. Тэгээд цаашдаа бид нар бас нэгдэх болно. Баг гэлтүү те хүн твдэж явахад яваар тусгаас тэгэхэд ингээд өгдөөдөг шүү дээ те. Тэгэн шиг тэгээд ерөнхийдөө баг чиглэлтгүй хүмүүс сэтгэлээрээ хандив өргөх нөгөөд тэгээд туслаад яваарай л гэж хэлмээр энэ миний зүгээс за манай хоёр цаашлуулаад. Ерөнхийдөө одоо тэгээд маа залуу бас хэцүү болсон шүү дээ манай өсөө. Одоо бид нар ч бас гайгүй доотлын одоо үед ч одоо айгүй задгаа юу болцсон. Эцэг ихт нь анхаарал халамж айгүй муутай болцсон. Юу хийгээд хаана яваад байгааг нь эцэг чинь мэдэхгүй тэгээд буу замаа их явдаг болцсон. Тэгж явахын оронд ингээд нэг сайн үйлстэйгээд улс орондоо хэрэгтэй хийвэл зүгэл нь болов. Хүмүүс дэмжих уу юм их үү юм. Тэгээ бас дэмждэж шүү дээ манайхан ч бас. Монголчуудын сайхан сэтгэлтэйгээр алдартай шүү дээ. За миний хувьд бол хэрэггүй хэрэглээгээ хянд сураад сайл гэж хүсэж байна. Жишээ нь хэрэггүй хэрэглээнд бол арх тамхи орно шүү дээ. Их хэрэглэдэг болчихжээ гэхдээ тэр хэрэглээ болцсон юм шиг байна. Тэр хэрэглээнийхаа зүйлсийг энэ таньдуулаасаа. Жишээ нь одоо 1000 төгрөгөөр тамхи авчихсан даруйд 1000 төгрөгийг шээ өгчвөл энэ цэцэрлэгийн одоо хөрөнгө оруулалтанд би бас орж ийсэн шүү дээ гэд сүүлд харахад хөгшөрөхөд бас гоё юм а тий. Ер нь бол сайхан дурсамжлах хүн ер нь гоё дурсамж болоод амьдралд нь үлдчихэд тийм болохоор тэгээд залуучууд маань нэг одоо ер нь айгүй гоё болцсон байлээ. Тосломж ингээд хэний ч одоо оролцоогүйгээр хүмүүс өөртөө ингээд тусалж чаддаг болсон залуучууд маань ч гэсэн бас нэг удаас гоё болцсон байна. Тэгэхээр ер нь бол залуу хүмүүс бид нэр ирээдүй хоочтой юм уу л дээ. Ирээдүй хоочтой бас дэмжиж цэцэрлэгээ одоо барьцгаа яг доогуур сая гарч ирсэн мессеж тэгээр нэг мессеж 150 төгрөг бас мөнгө шүү дээ тий 550 төгрөг уучлаарай. Тэгэхээр 2 мессеж өчгөл 1000 төгрөг болчих шүү дээ тийм үстэй. Тийм болохоор мессеж бас бичээрэй. Заавал данс гэхгүйгээр мессеж бичээрэй. Боломжтой данс руугаа данс мөнгө хийгээрэй. Ингэж л уриалмаар байна да. За баярлалаа. Тэгээд үзэгчтэй өнөөдрийн манай нэвтрүүлгийн зочноор Outcry хамтлагийн уран бүтээлчид оролцлоо. Тэгээд үзэгч та бүхэн маань ч гэсэн одоо төслийн маань үйл ажиллагааг дэмжиж 150 051 тусгай дугаард мессеж бичээрэй гэж уриалмаар байна. Өнөөдрийн байдлаар бол одоо тухайн тусгай дугаарт маань нийт 5000 орчим хүн бол мессеж бичсэн байгаа. Одоогийн байдлаар нэг 2 сая орчим төгрөг зөвхөн мессежээр цуглаад байгаа гэдгийг та бүхэндээ хэлмээр байна. Тэгээд өнөөдрийн хүртэл бас мессеж бичсэн бүх хүндээ баярлалаа гэж хэлмээр байна. За ингээд та бүхэндээ маш их баярлалаа. Өнөөдрийн манай үйл ажиллагааг дэмжиж хүрэлцэн ирсэнд одоо ингээд үзэгч та бүхэндээ Outcry хамтлагийн доктор гэх уран бүтээлийг эцэст нь хүргье. Дараагийн нэвтрүүлэг хүртэл түр баяртай үзэгчтэй.
одоо нэгтгэлтэй таны хүн ээжээ дандаа баярлал тэтгэлтэй хөвлөдөө тавьсан гачин ээжээ дулаахан байхад яга сэтгэл чинь хүтэн бай ээжээ та хэлээж надаас хотхыг хүсээгүй тийм үү бидний удах тавлин энэ насан дүгүй юм уу тэрхүүл яг уу ингээд буцаад гэхдээ ээжээ гомдохгүй би чинь танд зовлон дагуу заавал очихыг хүсэхгүй азгүй би эндээ өвдөө миний найзуудыг хийхүн ганцхан удаач намхан зөөлхөн холоо миний хүү гэж би таны хүүхэд болохын тулд хичээсэн шүү би таны сүг амлаж чадаагүй заяасан шүү хүмүүн гэж дуудуулах хүсэл байгаа чадс дутлаа гомдолтой байгаа хэдиж хүн ингээд буцлаа Чэрийн хөстэр ирсэн би Амбар шиндэр зүрх минь зогхиосон Хин нэгний гараар миний бяцхан зүр Ойлцоглон ойлаа Хич би энэ ертөнц дээр ирэхгүй Амьдрал болоо таны хацарыг би харж чаддаггүй Ангар урга хөхөхөөлөх дуунаас таамын болоогүй би залтан нарнаас түрүүлж мандах байсан чи би лүү би Аяхта голоод ихэд дүүлэх байсан чи би лүү би Алтан дэлхийд бидсэн боццэг барайгүй гэд байлаа Тэвтэн хоолыг зорин модох болсон байна миний би Таарч бай танасаа холморгүй салмаргүй дэвэр бай Тасал болсон бүвэн дугаа нэг сонсмор хилдээ Тавьсан гарчин ямар дулаан байсан тэр хүүнэ хайрладагч Эч минь намайг хайрлсан бай хомдол төлмөс сэргцэн Таамын носон мөлөвч баяр төлмөс зэгцэн өдрийг хүн зайнда барих байсан Хомдолог тасалдаггүй үргэлжсээр дараагийн намар хотцсон өвчи мэдсэн болов бичлэг дараагийн намтрыг хэлхийг хүсэн чадахгүй Бодсон би таны дотор гисгээгдсэн бүрээ хайдыг дэважин точоод ичих намтар